Бид хяналт гэхээр зэрэг ерөнхийдөө шалгах одоо тэг тавих энэ талаас ойлгоод байдаг. Миний хувьд бол төрийн аудитын байгууллагт Монгол Улсын ерөнхий аудитороор ажиллаж байхад хяналтыг арай өөр үзгээс харж одоо мэдэрдэг болсон юм. Өөрөөр хэлбэл хяналт гэдэг маань гүйцэтгэлийг дэмжих, тэр гүйцэтгэлийг бүрэн дүрэн биелүүлэх боломжийг олгодгоор хяналтын үүргийн одоо ач холбогдол байж байгаа. Хяналт байж сайн гүйцэтгэл байдаг. Сайн гүйцэтгэл байж ард иргэд та бидний амьдрал дээшлэх төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэрүүд нь бүрэн дүрэн чанартайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.